За юу яцхан залуусаа Newsack in the house энэ удаагийн бичлэгээр уулзж байгаа да. Маш их баяртай байна. За тэгэхээр ойрын хугацаанд Америкийн попын зах зээлийн базаа мэдээллээр уулзаагүй юм байна. Дараагийн 7 хоногудад ч гэсэн аль болох 7 хоногт нэг дугаар гадаад зах зээлийн мэдээгийг хүргэж байх болно. Энэ 7 хоногийн хувьд бол гадаад зах зээлийн хувьд тун дайжгүй бужигнаантай өнгөрлөө. За ингээд олон юм яриад явах бичлэгтээ орцгоё. Бичлэг эхлэхээс өмнө видеоны тайлбар хэсэгт байрлах линкэн дээр дараад Newsack сувгийн албан ёсны Telegram сувгт нэгдээрэй. Энэ сувг дээр үзэгчдтэйгээ илүү байхаас гадна сагсан бөмбөг болон хип-хопын хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой. За тэгэл ойрын сонин сайхнаа хуваалцаж байхаас гадна зарим нэг бичлэгүүдээ мань чин тэн дээрээ постлж байгаа шүү. За тэгээд олон юм яриад явах бичлэгэнд орцгоё. За эхний мэдээлэл бол Lil Pop хэмээх Америкийн рэпер байдаг зарим нэгэн залуучууд бол мэдж байгаа. За энэ рэперийн хувьд бол сүүлийн 10 жил идэвхтэй уран бүтээлээ хийж байсан 2000 оны залуу. YouTube дээр баргалаа сая шахуу subscribe-тай тэгээд сүүлийн саруудад бүр маш идэвхтэй уран бүтээлийг хийжсэн. За ингэж гоё явжсэн ирээдүйн ингэж гоё гэрэлтжсэн залуугийн хувьд бол саяхан амнасаа алдсан байна 2 сарын 18-ны өдөр. За цагдаа нарын дүгнэлтээр болвол үүнийг бол амиа хорлолт гэж үзэж байгаа юм байна. За шүүх хэмнэлийн албан ёсны дүгнэлтэнд бол тархиндаа сум зоосноос болж нас орсон гэж байгаа. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад болвол энэ шүүх хэмнэлийн албан ёсны дүгнэлт гэдэг зүйлнээс өөрчлөгдөж болдгийм байна. За мань хүний үхлийг болвол зарим фэнүүд нь энэ бол алгаа гэж үзэж байгаа. За яагаад гэвэл талигаач рэперийн хувьд уран бүтээлээ идэвхтэй маш сайн хийжсэн. Өмнө жилийн хувьд шинэ цомгоо гаргасан. За тэр цомог нь үргэлжлээ хөөрхөн амжилттай явсан. Сэтгэл санаагаар унсан янз бүрийн эмо байдал тэрний сошиал медиа болон хүрээллээс юунаас ч илрээгүй. За энэ бүхнээс олж зарим фэнүүдийнх нь энэ албан ёсны тайлбарын дутуу байна. Наа чи ямар нэг хор ороод байгаа юм биш үү гэсэн хардлага бол аюу их байгаа юм байна. За мэдээч ямар ч тач бүх зүйл дээр нь эцсийн дүгнэлт гараагүй. Гэхдээ амиа хорлолт гэдэг нь ерөнхийдөө бол нэг 60-70% явж байгаа. Хип-хоп ертөнцийн ирээдүйтэй авьяастай залуу өвд болжээ. Rest in peace Lil Pop. За дараагийн мэдээлэл бол Chris Brownтай холбогдож байгаа. Тэгээд Chris Brown-ы хувьд сүүлийн үед эмэгтэйчүүдтэй аюу асуудалтай байна. За Chris Brown-ы ex найз охин Diamond Brown асууртай нэртэй тий. За түүний одоогийн амраг Jada Walls нарын хооронд за сошиал ертөнцийн бол жинхэнэ биф өрнөж байгаа юм байна. За Chris Brown өөрийн ex найз охин Diamond Brown гэж энэ эмэгтэйгээс нэг хүүхэдтэй байна л да. За Diamond-ийн хувьд бол Chris Brown-ыг Instagram дээр за миний одоогийн найз залууг бол тэрээр айлган сүрдүүлдэг. Тэгээд яг энэ харилцааг бол сүдхийг оролддог, миний хувийн амьдрал руу хэдрхий их оролцдог гэж бол буруутгасан байгаа. Тэгээд бас миний өмнөх ex найз залууг хүртэл надаас салгаж ийсэн гэж ütсэн. За тэгэхээр ч одоо Chris Brown одоо хүртэл Diamond-тай хайртай юм шүү тий. Жог хардаж мардаад идэв штэ. Айгу токсик харилцаатай байсан байл та. За харин энэ бүхний хариуд нь болвол Chris Brown биш, Chris Brown-ы одоогийн найз охин тэр Jada Walls гэж эмэгтэй. За чи бити ингэж хувийн асуудлаа сошиал моошил дээр дэлгээдээ. Наа чи шал утгагүй байна. Чи л өөрөө түүнийг охинтой нэрээсээ уулзуулахгүй байгаа штэ. Эний ч бол хүмүүс мэдэх ёстой гэд бол хариу стори хийсэн. За тэгээд ерөөсөө хоёр талаас нэг бла 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 гэж жоохон жаргал давны стори явсан. За тэгээд Diamond Brown-ы хувьд бол Jada Walls-ыг Chris Brown-аас яг одоо чи жирэмсэн байж магадгүй гэж бас ёгтлог хэлсэн. Тэгээд хүүхдээ чинь төрсний дараа энэ талаар бол хэдүүлээ ноцтой авч үзнэ, ноцтой маргаан хийнэ гэдгийг бол мэдгдсэн. Тэгээд төгсгөлд нь бол надаас тэгээд бас миний гэр бүлээс хол бай, хоёр шинэ хүүхдээ бодоо гэж дурдсан байгаа. За энэ бүхний эцэстээ Chris Brown өөрийнхөө Instagram story дээр би интернетийн маргаанд оролцохгүй гэж ерөөхдөө бол мэдээлэл гаргасан байгаа. За тэгээд ямар ч тач энэ бүхнээс харахад бол Diamond Brown-ы хувьд Chris Brown-ы яг л үннийг нь хэлсэн бололтой. Chris Brown ч өөрөө нэг юм ярьж чадахгүй. Тэгээд бас одоогийнх нь найз охин Jada Walls гэж эмэгтэй чи ерөөсө хүүхдүүдтэй нь уулзуулдаггүй штэ. Тэгээд өөр юм ерөөсө байхгүй, нэг олигтой аргументыг бол ерөөсө ярьж чадахгүй нөө. Ерөнхий ингээд хараад хахад бол энэ Diamond Brown гэж их айхтар эмэгтэй байна да. Айгүй айхтар хэл амтай. Одоо энэ хүүхэд төрснийхэн дараа бөөл маргаан болох юм шиг байна да. Тэгээд эцэс нь бол эрчүүдтэй хандаж хэлэхэд Монголд бол Diamond Brown-ууд зөндөө байгаа. За тэгээд болгоомжтой байгаарэ. 10 өрөө бодорой л гэж хэлээ да. За дараагийн мэдээлэл бол Nicki Minaj-тай холбогдож байгаа. За би ч яг нөгөө энэ гадаад мэдээг бэлтгэхдээ монголчууд аль болох мэдэх хүмүүсийг л юу яриад байгаа шүү дээ. Түүнээс бол мэдэхгүй 10,000 мэдээллүүд 10,000 рэперүүд байгаа шүү дээ. За саяхан буюу 2 сарын 16-нд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн өдөр болсон юм байна. За Nicki Minaj-ийн хувьд бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Donald Trump-ийн бол улаан ногоон галзуу фэн гэж. За тэгээд цаачин ерөнхийлөгчийн баярын өдрийг тохиолдуулан өөрийнхөө Twitter дээр нэг иймэрхүү AI
PR хийсэн зураг оруулсан байгаа. За үүнийх нь хариуд бол мэдээж Трамп янз бүрийн зүрх дарагч гэдэг юм уу комент чих нэг иймэрхүү юм илэрхийлээгүй ч гэсэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болон улс төрийн баг зэрэг жоохон тогтворгүй дайн самуунтай байгаа үед нь бол Ники Минажийн сошиал медиа дэх дэмжлэг гэх юм уу те. За энэ нь бол ерөнхийдөө Дональд Трампын нэр хүндийг залуучууд дундаас дайжгүй өсгсөн байна. Үзэгч та MLB-д Newssack 111 кодоор бүртгүүлээд ихний цэнэглэлттэй 130% урамшууллаарай. Тоглол зугаац гэхдээ хариуцлагатайгаар. За дараагийн мэдээлэл бол рэпер Blueface болон сагсан бөмбөгч Nick Young-тай холбогдож байгаа. За сүүлийн үед бол энэ celebrity boxing бол Америкийн нэгдсэн улсад аягүй өндөр хөгжиж байгаа. Мэдээж энэ бүхнийг хөгжүүлэхэд гүн тусдалцаа үзүүлсэн энэ шоу entertainment-ийг утгаар нь хийдэг хүн бол яах аргагүй Jake Paul. За оддын хоорондох энэ боксийн тулаанд бол мэдээж цэвэр entertainment шоу, цэвэр мөнгөний төлөө. Тэгэл зарим нэг одууд нь ингэж нүдэн дээр нь амар мөнгө олоод байхад Blueface Nick Young хоёр ерөөсөө дутсангүй мөнгө олмоор санагдсан байлгүй дээ. Угаасаа тэгээд одоо энэ Blueface-ийн хувьд рэп карьер нь жоохон хударсан. Тэгээд улам таргалаад нүүрэн дээр шивээс нэмээд жоохон балер болсон. Nick Young-ийн хувьд бол угаасаа яриад байх юм байхгүй. Саксны карьер мэрээр худраад аль хэдийн удаж байгаа. Одоо хаан ч юу ч хийж явж байгаа бүү мэд. За саяхны гарсан мэдээлэлээр бол энэ Blueface болон Nick Young хоорондын энэ маргаан бүр илүү хурцсан юм байна. За энэ хоёрын тулааны он сар өдөр нь бол аль хэдийн товлогдчихсан. Ирэх 5 сарын 2-нд Майами хотод болох гэж байгаа юм байна. За Blueface-ийн хувьд бол энэ тулааныхаа талаар за энэ бол ерөөсөө энгийн нэг шоу биш. Энэ ерөөсөө үзүүлэн тоглолтын entertainment энэ ерөөсөө биш шүү. 4 жилийн турш бид хоёр бифтэй байсан. Одоо харин 5 сарын 2-нд рингэн дээр бүх асуудлаа шийднэ. За нэг иймэрхүү бол маш шийдэмгийн мэдээллийг бол цаа чи хийсэн байна. За анх энэ хоёрын биф яг юунаас болоод эхэлсэн бэ гэхлээр 2021-ээс 2022 оны үед энэ celebrity box одоо тренд болж эхэлж ирснийг та бүхэн мэдж байгаа. За энэ хоёр бол Blueface-ийн хувьд нэг TikTok одтой тулалдаад ялж ирсэн юм байна. За тэгээд тухайн тулааны дараа Blueface-ийн хувьд те за би бол боксоор хэнийг ч ялна гэсэн мэдээллийг хийж исэн юм байна. Тэгсэн чинь энэ дэр нь бол Nick Young-ийн хувьд те NBA-ийн тамирчин байсан, өөрөөтэйг атлетик суурьтай. За тэгээд энэ бүхэн дээр үндэслээд би бол Blueface-тэй тулдахад бэлэн байна. Хоёулаа нэг үзэх үү. За нэг иймэрхүү бол анх яриа гараад тэгээд энэ хоёрын биф нь бол эхэлж исэн юм байна. За тэгээд энэ бүхний дараа тулаан нуг нь бол албан ёсоор товлогдсон юм байна 2022 онд. Гэхдээ тулаан болохоос өмнө нэг асуудал үүссэн юм байна. За энэ нь юу вэ гэхлээр Blueface-ийн тулааны лицензийн асуудал гэж байгаа. За Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид боксийн тулаан зохион байгуулахыг хяндаг байгууллага байд юм байна. За энэ байгууллагын зүгээс бол те боксер хүн бол нас болон эрүүл мэнд өмнө нь тулаанд оролцчихсэн эсэх. За тэгэд бас яг одоо тулаанд оролцох зөвшөөрөлтэй эсэх. За тэгэд энэ бүхнийг нь харгалзаж үзээд тэгэд лицензийг олгоод байна л да. За тэгсэн чинь болоо Blueface-ийн боксийн лиценз нь бол те ерөөсөө бүртгэгдэг үү эсвэл хугацаанд дууссан байж магадгүй гэдэг шалтгааны улмаас за энэ тулаанд цуслагдчихсэн юм байна. За яг энэ шалтгааны улмаас бол хоёр тал бие биенээ буруутгасан. За рэпер Blueface-ийн хувьд л те за тэр лиценз яах вэ? Nick Young бол зүгээр өөрөө айгаад зугтчлаа штэ. Тэр бол зүгээр л алиэлагч штэ гэж хэлсэн байгаа. За нөгөө талаас бол SWG-P хочтой Nick Young-ийн хувьд бол энэ бол шоу байгаагүй яг бодит зодон болох байсан шүү. За чи тэг өөрөө үзье гэсэн чи ингээд лицензийн асуудалтай болчлоо. Одоо тэгээ яах вэ? За тэгээд ерөнхийдөө энэ бүхнээс хойш бол тэ цаа хоёр чин орсон подкаст болон нэвтрүүлэг янз бүрийн лайваар бол би бирийгээ дандаа ингэж өдөө хатгаж биф үүсгэж ийсэн байна. За энэ бүхэн нь томорч явсаар нөгөө нэг Blueface-ийн хэлдэг 4 жилийн биф гэдэг нь бол үүссэн юм байна. За Nick Young-ийн хувьд бол яг одоогийн 5 сарын 2-нд болох энэ тулаан дээр бол айгүй тийм 50 одоо хүлээцтэй хандж байгаа гэх юм уу. За би өөртөө бол айгүй итгэлтэй байгаа. Тэгээд итгэлгүй байсан бол тулалдахгүй. Энэ бол амар гоё шоу болноо. За бид хоёр бол би нь бол айгүй гоё хүндэлж байгаа. За нэг бол иймэрхүү зүйлийг ирсэн. За тэгээд Blueface-ийн хувьд ч гэсэн те. За энэ бүхний эцсийн зорилго бол бүгдээрээ аюулгүй гэртээ арихаа. Бид бүгд насанд хүрсэн хүмүүс шүү дээ. За гоё шоу хийцгээе. Жинхэнэ зодтолтын алалцъя. За нэг иймэрхүү байр суурийг илэрхийлсэн байна. За тэгээд хоёр алдарчны хувьд бол 5 сарын 2-нд Майами хотод жинхэнэ цус үзэхнэ. Тэгээд юу болох нь хамтдаа харцгаая. За SWG-P-ийн хувьд бол те өмнө нь бол янз бүрийн тулаан хийж байгаагүй. Гэхдээ celebrity box за энэ зүйлд бол айгүй тийм сонирхолтой. Харин Blueface-ийн хувьд бол түрүүний хийсэнчлэн өмнө нь бас нэг тулаан хийгээд үзсэн. Тэрийгэ ялцсан. За нэг иймэрхүү туршлагатай. За тэгээд энэ 7 хоногт Nick Young болон Blueface-тэй холбоотой нэг иймэрхүү сонирхолтой мэдээлэл олны анхаарлыг татлаа. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Тэгээд цаашдаа 7 хоног болгон аль болох гадаад зах зээлийн базаа. За энийг бол хийгээд явахыг бодноо. Энэ бичлэг маань таалагдсан бодо та бүхэн бичлэгтээ лайк дарахаа битгий мартаарай. За мөн subscribe дараагүй бол subscribe дарж манай сувгийг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Сакаут төрөв баяртай үзэгчтэй.